За тэгээд дуу 151-т Монгол магтаал зохиогчд оролцоод исэн чинь одоо манайх 50 гаруй дуу шүү дээ. Тэгэхээр том архив болж байгаа юм. Тий, бас гайхалтайгаа хүмүүс үнэхээр өнцөг болон бүрстэй Монгол зохиолчд маань эзний бас магтсан хэвээр тэгээд өшөө илүү бас энэ аян маань бас өрнөөсөө тэр дундаа энэ юугаар дамжуулаад пэйж дуу 151-ээр дамжуулаад бас зүгээр бас зохиогоод байдаг биш үү? Энийг бас сүмж болгонд хүрээсэ гэдэг үүднээс бас бид нар бас энэ пэйж хуудасаа явуулж байгаа. Тэгээд таны маш олон бусдад төгсөн дуунуудыг бид нар сонслоо шүү дээ. Тэгээд ерөг түүж амжаагүй дуу байна уу? Байгалах та. Байхгүй. Нэг дуу гарсан. Тэгээ манай Баямынхан хүмүүс аягүй дуртай байжгаад тэгээ би нөгөө утсан дээрээ л ая тэмдэглэдэг бичдэг байжгаад үгээ алдаад тэгээд угаасаа мартам хумч мартаад одоо энэ 3 дахь альбом дээрээ үгээ яаж хийж байгаа болоод болохгүй л дахиж өөр зохиогоод байна тийм үү. Яг одоо дуулах байгаа дуу бол би бол бас сонсч л байгаагүй юм байна. Энэ дуу болохоор энэ нэлээд удсан бах уу. Залуучууд л их сайн мэдэх байх. Нөгөө энэ чинь магтаалын дуу байхгүй. Түргэн дуу болохоор мэдгүй. Харин тий. Хэдүүлээ гайхамшиг тайр майрыг бол мэднэ. Түргэн дүү гээл дээ. Тий, тиймэрхүү дуунуудаа бол мэднэ. За тэгвэл энэ дуу бас түүхтэй юу вэ? Түүхтэй. Үгүй энэ нэг тийм айхтар сүрхий түүхтэй биш. Энэ түүхнээс нь жоохон өөр юм яриад тэгээд ячдаггүй. Тий хазаахгүй. Энэ сая нөгөө 50 хэдэн дуу гэж штэ тий. Би ямар ч байсан дуулал 151 гээд айгүй олзуурах гэж байна. Та хэдээр таньдагтай биш зүгээр л юу айгүй олзуурах гэж байна. Тэгээд түрүү манлагийн хэлснээс гадна би та бас нэг давуу талын хэлэх нь би чинь одоо насаараа л өстөө нөгөө 7 настайгаас л 9 настайгаас л магтан дуу өдөрцсаар яваад ирсэн болохоор бид нэр магтан дууны өдөртөгч нарт айгүй том энэ чинь юм цохилт ивэлийн цохилт болж байгаа. Яагаад тэгэхээр бид нар чинь ингэдэг шүү дээ. Есүс бидний хаамыг энэ сүм дээр ирээд дуулахаар нэг өөр дуулдаг. За заавал Есүс бидний хаам биш нэг дуу тий. Эрдэнэт очоод магтахаар шал өөр болоо явчих. Өөр сүмүүд өөрөөр орчуулаад тий. Тэгэнгүүтээ хотын вайвам дээр нэг төрлөөр дуулж идэл дархны вайвам адилхан байгууллага мөртлөөрөө шал өөр үгээр өөрөөр орчуулаад дуулах жишээтэй. Тэр нь магтан дууны өдөртөгч нь монголчууд нэгдээд нийгэм хийхэд тэр чинь бас их садаа тэр болдог байхгүй. Тэр үгээр нь дуулаад ах хэцүү дуулахгүй өөрийнхөө дуулахаар хүмүүсээс зөрөөд ганцаараа ойрлоод ах бас хэцүү. Тэгэхээр энэ нөгөө монголчууд чинь сүүлийн үед нэгдэж ингэж их одоо чуулганууд их нэгдэж байгаа шүү дээ. Тэр үед одоо та бүхний хийж байгаа бас та бүхнээс гадна хүмүүсийн хийж байгаа энэ монгол магтаалууд бол хэн орчуулах юм хэн өөрчлөх юм тийм хэвчтэй тий. Үсрээл нэг ганц хоёр аяла өөрчлөгдөв баг. Ганц хоёр газар нь Тий. тий. Түүнээс биш үг нь үгээрээ тэгэхээр монгол магтаал монголчуудын чуулган конференц илгээлтийн чуулган ч гэдэм үү том юм хийхэд монгол магтаал түлхүү орох нь бид нэр гой дуулахтай гол нь биш мэддэг магтаалда үгэн дээрээ тэр очпны үгэн тестгүйгээр шууд ингээд бурхан руу хандаад тэр үгээ чин сэтгэлээсээ гаргана гэдэг чинь сүнс бавны нэр болж байгаа болохоор та бүхний ажил бас амжилт хүсье 50 байтугай байгаа 200-300 болт хүртэл хүрэх баха тийм хүмүүс байгаа юм чинь те энэ дуу бол би оюутан би ч Улаанбаатар коллежээс бас хөөгдсөн 8 жил F гараад. Одоо Солонгос хэлний орчуулга хийдэг л дээ Библийн сургууль, теологийн сургуулиудаар хийдэг. Мэдээж бас гайгүй орчуулагч нарынхаа доонд орно. Гэхдээ л нөгөө сүмийн хүн чулуу болчдөг штэ. Орчуулагч байсан за би явъя гэл нөгөө хин боё шиг хорхогийн их үг за би явъя гэл нөгөө хүүхдийн цуглааны кемпийн галтогоо хэн барих үг за би явъя гэд сургуулаа хайснаас болоод 8 хичээл F гараад хөөгцөө. Тэгээ би дараа нь Юн Сүнжээ багш, Игээшин багш хоёртой олон жилийн дараа улс үндэсний сургууль сураад өөр сургууль төгс соёлоо төгссөний дараа баярлалаа гэж хэлж үзсэн. Тэгэхэд намайг хөөгөөг бол би энэ их сонин хүн болох байсан баг гэж бодоод. Тэгээд тэр үед би автобусын дотор явж байгаад бүр тийм амар онгод биш ээ зүгээр дуулдаг ч үе гоё орж гараад явж тэгж жагаад утсан дээр аян тэмдэглчихэд тэгээд дуусна юм. Тэгээд сайн түүхтэй байна. Тэгээд бүгдээ түгэл хамтдаа автобусын дотор би болсон багтаалыг хамтдаа. За тэгье. За сонсцгаая.
Энд цугасан шалтгаан болоо танаас өрхийн чүгүй энд дуудагдах магтаал бүртмэн таны нэр дурсагдаа энд өргөгдөх залбирал бүрмэн таны сонорт хүрэн хүндэтгэл мөргөл дунд мэн сэргэлтийг бид хүснэ миний зүрхэнд магтаадын баяр хөөрий дүрэгсэн амын баясгалан туруулаад алдрыг өргөнө танд өргөх магтаалууд зүрхнээс минь ундарна тухайдын газар дорой миний бие миний зүрхэнд магтаадын баяр хөөрий дүрэгсэн амын баясгалан туруулаад алдрыг өргөнө танд өргөх магтаалууд зүрхнээс минь ундарна тухайдын газар дорой миний бие миний зүрхэнд магтаадын баяр хөөрий дүрэгсэн амын баясгалан туруулаад алдрыг өргөнө танд өргөх магтаалууд зүрхнээс минь ундарна